Ингээд энэ нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрч байна. Бид энэ удаагийнхаа дугаард өнгөрсөн 7 хоногт өргөн баригдсан 2017 оны төслийн талаар үзэгч та бүхэндээ мэдээлэл хүргэж зочж байгаа ярилцгаална. Ингээд нэвтрүүлгийн маань Нисчон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Оюун Чимээг танд өнөөдрийн мэндийг хүргэе. Амин. Ер нь 2017 оны төсөвч тодтгол ихтэй олон улсын валютын сангаас анх тавьж ясан шаардлагын дагуу хэд хэдэн татварт өөрчлөлт оруулах асуудал бас яригдаж байсан. Энэ ч бас төсвийн тодтголд ороод ирчлээ л дээ. Ер нь ингээд татвар нэмэгдүүлснээр иргэдэд болон худалдаа эрхлэгчдэд ямар нэгэн өөрчлөлт гарах уу? Монголд нийтдээ бүртгэлтэйгээр 120 гаруй мянган аж ахуй нэгж байна. Түүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг 64 гаруй мянга байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас бүтцийг аваад үзэх юм бол ер нь ажлын байр бий болгож байгаа болон орлогоо оруулж байгаа нэг 50 сая төгрөгийн борлуулалтын орлого хийж байгаа компани нүнээс нэг 50 гаруй мянган л байх шиг байна. Үлдсэн компаниуд нь нэг 150 саяас дээш борлуулалтын орлого хийгдэж байгаа. Тэгэхээр энэ компаниуд маань эргээд ажлын байр бий болгож байгаа. Дээр нь энэ аль болохоор хүндрэлтэй нөхцөлд ажлынхаа байрыг багасгахгүй хадгалж үлдэх, тэр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа энэ эдийн засгийг бий болгож байгаа нэг хэсэг бүлэг хүмүүстэр дахиад энэ олон төрлийн татварыг нэмэгдүүлэх юм бол маш их хүнд ачаа ирж гин гэж манай бизнес эрхлэгчид үзэж байна л да. Энэ дээр танхимаараа гол бизнесийн өмгөөлөл хийдэг, бизнесийн дэмжин урамшуулдаг энэ байгууллагын хувьд яг энэ төсвийн тодтгол өргөн баригдсны дараа маш олон энэ санал бодлууд сэтгэлдлүүдээ илэрхийлж ирж байна. Тэгэхээр альва юм бол энэ бүх татвар өнөөдрийн хийх гэж байгаа шинтгэл өөрчлөлт бол яалтчгүй бүх хүний амьдралд шууд л тусах ийм өөрчлөлтүүд байна. Нөгөө талаас бид нар татвар нэмнэ гэж ярихаасаа илүү бид нар ямар үндэслэлээ гаргасан юм бэ? Өнөөдөр статистик тоо бодит байдал дээр өнөөдөр ямар судалгаа шинжилгээ хийсэн юм бэ? Энийг илүү их харах хэрэгтэй гэж бодож байна. Монгол улсад эдийн засгийн хямралаас илүү засаглалын хямрал нүүрлсэн. Яг өнөөдрийн байдлаараас эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр аж ахуй нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чаддгүй ч юм уу маш их хэмжээгээр өөртөө байгаа тохиолдлууд зөндөө байна л та. Яг энэ хууль төсөл өргөн баригдсанаар батлагдчихвал одоогийн энэ өөртөө байгаа аж ахуй нэгжүүдээр дахиж өөр аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдэх эрсдэл юу хэрэг байгаа гэж та харж байгаа. Ерөнхийдөө аж ахуй эрхэлж байгаа хүмүүс өнөөдрийн байдалд бол маш их хүнд байдалд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй маш олон компаниуд байгаа. Тэрэн дээр ингээд татвараа нэмээд эхлэх юм бол дахиад энэ олон компаниуд дампуурлын ирмэг дээр ирнэ гэсэн үг. Тэхийн оронд харин тэр компаниудаа ямар бодиттой байдлаар дэмжих вэ? Яаж энэ ажлын байрыг хадгалж үлдэж тех тусмаа өнөөдөр яг энэ ажлын байр гэдээ ярихлаар л энэ тэтгэврийн насыг нэмэгдүүлж байгаа асуудалтай ялтчгүй холбоотой байгаа шүү дээ. Өнөөдөр 40 гарсан насны хүмүүсийн ажил эрхлэх энэ боломж нь хаана байна? Ялангуяа эмэгтэйчүүд гээд маш их олон статистикийн тоо гарч байгаа шүү дээ. Ажилгүй байгаа иргэдийн. Дээр нь Монголын хүн амыг аваад үзэх юм бол 3 сая хүн амын нэг 20-30 насны залуучууд нь ихэнх хувийг эзэлж байгаа. Энэ улсууд чинь яг л оюутан эсвэл сургуулаа төгсөөд ажилгүй байгаа. Тэднэрт ажлын байр олдохгүй байхад өнөөдөр ажил эрхэлж байгаа компани дээр ажил хийж байгаа хүмүүс 65, 68 өнөөдөр Монголын дундаж нас хэд вүлээ 68 хүрч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүсийн тэтгэврийн насыг нэмэгдүүлчих юм бол эргээд ажлын байр хаана ажиллах вэ? Нөгөө чадах тийм ээ. Энэ дээр асуудал гарахад нөгөө залуучуудынхаа оронд нөгөө хөгшчүүд нь ажиллаад байгаад байх юм уу? Залуучууд нь ажилгүй байх юм уу гэдэг юм уу? Аль тал нь ингээд нэг нь шийдэхлээр нөгөөх нь шийдвэрлэгдэхгүй ийм асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тал нь энэ эдийн засагт байгаа энэ хямралтай байгаа үед аль болохоор бид нар энэ нөөц бололцоогоо маш зөв менежмент хийх шаардлагатай болж байгаа гэж үзэж байгаа. Нөгөө талаар бид нар яг ингээд татвараа нэмнэ гэж ярьж байна. Энэ эргээд цалин авч чадахгүй бол яаж татвараа төлөх вэ? Дээр нь өндөр цалин авсан хүмүүсээс нь илүү өндөр татвар авна гэхлээр компаниудын хувьд ялангуяа
өндөр техник технологи, мэрэгжлийн одоо чадвартай сайн инженер техникийн ажилтнуудтай сайн цалин өгч чадахгүй одоо ийм асуудалд бас хүрэх нь болж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдөө ижилхэн доогуур цалин аваад тэн дээр одоо мэдлэгтэй хүмүүсээ яаж бид нар урамшуулах юм тийм ээ. Энэ асуудал дээр ч гэсэн бас нэлээд сайн ярихгүй болвол өнөөдөр ганцхан одоо албан тушаал хашиж байгаа дарга нар өндөр цалин аваад байгаа биш үү? Компаниудын хувьд бол яг энэ өндөр цалин авж байгаа нь чадвартай л хүмүүс байна. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд заавал татварын хэмжээг өсгөхөөс илүү төвчж болох зардлаа танах гарц байсан. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татвар нэмэхгүй байхаас өөр ямар боломжууд байна? Ерөнхийдөө бусад талаасаа ер нь ярих юм бол бүгдөө л бүх нийтээр ярьж байгаа энэ төвчж болох зардлуудаа одоо танаач тийм ээ. Ялангуяа энэ төрийн албан хаагч, төрийн байгууллагуудын одоо энэ үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг зардлууд байна, шатхууны байна, өндөр одоо хэрэглээ байж гин тэ шуудангийн бусад одоо тэрийг төвччих юм бол тэр үйл ажиллагаа зогсчихгүйгээр одоо тийм зардлууд дээр илүү их анхаарах хэрэгтэй байна. Дээр нь бол яг энэ төрийн өмчит компаниуд дандаа ихэнх нь алдагдaltaал яваад байгаа шүү дээ. Энэ компаниудаа одоо хувьчлах асуудал, нийтийн одоо хувьчлалд оруулах асуудлыг бас харгалзаж үзэх хэрэгтэй. Тэгвэл илүү их ачаал нь одоо буурж энэ тодорхой хэмжээний одоо зардлыг гаргаад байгаа үйл ажиллагаа маань танагдах байх. Тэгвэл яг өнөөдөр яг өргөн баригдсан төсөлд зардлын хэмжээ нэмэгдээд ороод ирчихсэн байгаа шүү дээ. Тэгээ өнөөдрийн төсвийн тодтголд оруулж ирснийг харсан л да ерөнхий төсөв болвол нэг орлого нь 6 тэрбум, зарлага нь 8.7 гээд 2.7-гийн тэрбум төгрөгийн алдагдaltaй юм төсөв байлаа. Тэгэхээр энэ төсөв дээр яг түрүүний миний хэлсэн төвчж болох одоо зардлууд тийм ухаалаг одоо менежментийг хийх зүйл дээрээ бас тодорхой хэмжээгээр ярих байх гэж би бодож байна. Тэгээд энэ ч гэсэн ерөнхийдөө манай бизнес эрхлэгчдийн хүлээлт байгаа. Өнөөдөр бид нар зүгээр өргөн барьсан одоо төсөв дээр төсөл дээр бас ингээд өөрсдийнхээ санаа бодлыг хэлээд байна. Гэхдээ нарийн энийг бол тунгааж судалж бизнес эрхлэгчдийнхээ одоо бодит байдал дээр тулгуурласан ийм ухаалаг шийдвэрийг гарах байх гэдгийг л бүгдээр найдаж байгаа. Төсвийн тодтголд тусгагдсан татварын нэмэгдлүүд ажлын байр бий болгож байгаа олон мянган аж ахуйн нэгжүүдэд том дарамт болно. Ерөнхийдөө төрийн албаны удирдлагуудтай уулзж явах үеэр бас яг эдийн засгийн хүндрэлтэй үед иргэд биш төрийн бүсээ чангалнаа гэсэн мэдээллийг хийж байсан л та. Яг өнөөдрийн өргөн баригдсан төсөл энэ мэдээлэлтэй хэр нийцтэй байгаа бай. Нөгөө талаасаа олон улсын валютын сангаас төсвийн сахлах баттай байна гэсэн зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай гэж байсан. Тэгвэл яг энэ зардал нэмэгдсэнтэй холбогдуулах энэ шаардлага бүрэн хэрэгжиж чадж байгаа бол ерөнхийдөө яг тэр төсвийн өргөн барьсан тодтголыг харж байхад дахиад зардал нь өссөн. Энэ нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүний 10% тэнцэх ийм одоо алдагдал байна гэсэн тоо байна лээ. Тэгвэл энийг ямар ч байсан энэ бол урьдчилсан одоо тооцоо гэж бид нар харж байгаа. Энэ дээр яг ерөнхий сайдын хэлсэн ялангуяа тэр төрийн зүгээс өөрсдөө эхэлж бүсээ чангалах энэ асуудлыг бол бид нар бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Үнэхээр одоо үйл ажиллагаагаа явуулахад тэр төрийг төлөөлж байгаа албан тушаалтан тэр төрийн ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа хүмүүс ажиллаа л одоо хийх нь зөв хийх нь гол болохоос биш тэр хангамж бусад тэр асуудлуудыг бол алга болгоход тэр ажлынх нь үр дүнд бол нөлөөлөхгүй. Тэр утгаараа энэ төсвийн тодтголыг хилцэхэд энэ дээрээ илүү их фокуслж яриасаа гэдгийг бид нар бас их хүлээж байгаа. Яагаад гэвэл төрийн одоо энэ бүх гараад байгаа зардал маань биднээсийн одоо бизнес эрхлэгчдийн хувь хүний тийм ээ хөдөлмөр эрхэлж байгаа хүн болгоны төлж байгаа татвараас л бүрдэж байгаа. Энэ татвараа бид нар зөв зохистой ашиглаж ээж, хуваарлж ээж энэ хүндрэлээс гарна. Ер нь хүндрэл гэхгүй ер нь л сайн менежмент чинь тийм л байх ёстой шүү дээ тийм ээ. Олсныхаа хэрээр бид нар тэр хэмжээндээ одоо зарцуулах. Тэрнээсээ өшөө хүн бас тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж өөрийнхөө ирээдүг ямар байх вэ гэдэг дээр аливаа айл өрөх хүртэл тэрэн дээр анхаарч ажилладаг. Тэгээ Монгол улс гэдэг чинь бас нэг том айл. Тэгэхээр энийг том утгаар нь ч харсан, жижиг утгаар нь ч харсан хүн болгоны хариуцлага энд чухал. За танд баярлалаа. За таны ажил амжилт хүсье. За та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Баярлалаа.